Энэ эрүүл мэндийн дадлын үндсийн зөвлөлийг ер нь бараг нэг тэр чигээр нь шинжлэх цаг бараг болсон юм шүү гэж би зөв хувийн хувьд одоо ийм гişүүдтэй байна гинэ. 1000 орны гişүүдтэй. Засгийн газрыг төлөөлөө сангийн сайд, хөдөлмөрийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайд. Даатгуулагчийг төлөөлөөд Монголын төмөр замшдын үйлдвэрчний эвлийн холбооны дэд дарга Алтан уяг Баясгалан шинжлэх ухааны академийн харьяа хил зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүнлэх ажилтан эс Эрдэнэбат одоо улсын хурлын гишүүн болсон сайн Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгч. Ажил олгогчийг төлөөлөөд хамгийн гахалтай дандаа их ашиг сонирхолтой зөрчилтэй хүмүүс байна мó гэж би боддог. Эдгээр одоо нийгэм эрүүл мэндийн дадлын шимтгэлийг төлж байгаа, ажилчдынхаа өмнөөс төлж байгаа хүмүүсийг төлөөлж сууж байгаа хүмүүс нь Ж Гэрэлмаа Монголын сумын эмч мэрэгчлүүдийн холбооны удирц зүйлийн гишүүн. Үйлчлэгээ үзүүлэгч за төлөөлж байгаа. Иш зориго Монголын хувийн эвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч за бас үйлчлэгээ авахч. Энэ одонгой халдварт өвчин судлалын үндсийн төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр ажиллаад байгаа юм шүү. Ажил олгогчдын гэдэг чинь уг нь бол танхимаас худалдаа аж үйлдвэрийн танхимаас томоохон групп компаниудаас байх ёстой болохоос биш эрүүл мэндийн даатгалаас өөрснөө үйлчлэгээ авж байгаа мөнгө авж байгаа эрх ашигын зөрчилтэй хүмүүс нь энд ажил олгогчдыг төлөөлж суух ёсгүй юм шүү. Тэг магадгүй энэ хүмүүсийн гаргасан шийдвэрээс гэж байгаа юм биш. Ер нь энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо бид нар чинь нийт шимтгэл төлөгчдийг төлөөлж удирдах байгаа сангийн маань нөхцөл байдал бол хүнд байгаа. Сая 2023 он төрийн албан хаагчдын цалин бид нар 23-аас 40 хэдэн хувьд нэмэхэд эрүүл мэндийн даатгалын сан яг тэрүүгээр орлого нь бас нэмэгдсэн. За тэгсэн мөртлөө бүр эсэргээрээ бид нар алдагдaltaй ажиллаж байна гэдэг ийм асуудлыг ярьж байгаа. Хэрвээ магадгүй энэ сангуудын менежмент муу авах юм бол нийгмийн бодлогын байнгын хороо энэ холбогд хуулиуд нь өөрчлөлт оруулаад шууд дуудаад асуугаад шинжилдэг ийм нэг юм зохицуултуудыг ер нь хийж өгөхгүй бол ингээл яг шимтгэл төлөгч нийгмийн бол одоо иргэд олон нийт бол маш ууртайгаар энэ шимтгэлийг төлж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө үйлчлэгийг авч чадахгүй байна. Албан хүчээр биднээс авж ийн гэд тэгчээ дараа нь ингээд бидний өмнөөс нөгөө шимтгэл төлөгчдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань ийм зөрчилтэй байх юм бол яаж энэ сан яаж сайн удирдах төвтэй нэгдүгürt хоёрдугаарт энэ чиг үүргийг нь таа бүхэн маань ер нь хараарай. Эн чинь одоо тусламж ямар үйлчлэгээнүүдэд мөнгө өгөх үү? Ямар даатгуулагчтай ямар хуу байдлаар гэрээ байгуулах уу гэд ийм чиг үүрэг дээр ажиллах ёстой хүмүүс байгаад байгаа. За дээрэс нэмээд энэ сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцах ёстой хүмүүс. За энэ дотор төсөв санхүүгийн нарийн мэргэжлийн хүн сангийн сайдаас миний бодлоор бараг байхгүй баг. Тэгэхээр энэ сангийн удирдлага яаж сайн явах вэ? Тэ нэг ийм зүйлүүд дээр нэг хэдүүлээ би одоо бас манай үйлдвэрчний хэвлэл том байгууллага олон гишүүнчлэлтэй байгууллага юм чинь ийм бас нарийн мэргэжлийн хүмүүсээс та бүхэн маань оруулж ирвэл энэ сан маань илүү сайн удирдах. Зөв энэ асуудлыг бас бид нар нөгөө журам ярьж байхдаа бас ярьжсэн. Ялангуяа бас Чимбүрэн гишүүн зарим гишүүд ашиг сонирхолтой байна уу гэдээ бас асуужсэн энэ зоргоо. Жишээлбэл Монголын хувийн эвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч юм байна гэдэг. Ер нь болгонтой гишүүний ярьж байгаа санал бол маш зөв. Бид нар энийг бас авч үзэх шаардлагатай юм байна. Одоо тайлан бол 4 сард сонсно. 4 сард сонсно. Тэгэхээр энэ үед бол бид нар байнгын ороогоороо ер нь энэ гишүүдийн асуудлыг бас хамтан авч үзэх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. За